Барилгын эрчим хүчний гэрчилгээ гэж юу вэ? Барилгын эрчим хүчний гэрчилгээ нь барилга, орон сууц худалдан авах гэж буй иргэн, байгууллага, барилгын эзэмшигч, ашиглагч, түрээслэгчдэд тухайн барилгын эрчим хүчний хэмнэлтийн талаарх мэдээллийг өгдөг. Барилга нь эрчим хүчний хэмнэлттэй байснаар барилгын ашиглалтын зардал буюу халаалт, цахилгааны хэрэглээ нь ижил барилгатай харьцуулахад багыг төлнө гэсэн үг юм. Барилгын эрчим хүчний гэрчилгээнд барилгад хүн амьдрах, ажиллах аюулгүй хэвийн орчныг бүрдүүлэхийн тулд шаардлагадах эрчим хүчний хэрэглээний мэдээллийг барилгын нэгж талбай эсвэл нэгж эзэлхүүнд хэрэглэх хэмжээгээр харуулдаг. Энэхүү нэгж хэмжигдэхүүнд хэрэглэх эрчим хүчний хэрэглээг барилгын дулаан хамгаалалт гэсэн норм дүрмийн дагуу эрх бүхий барилгын аудитор, эрчим хүчний эксперт тооцсон гаргана. Гэрчилгээний гол үзүүлэлт болох А, Б, С, Д, Е нь эрчим хүчний хэмнэлтийн ангиллыг заана. С үзүүлэлт нь байх ёстой хэвийн хэрэглээ бол С-гээс дээш B, A нэмэх үзүүлэлтүүд нь эрчим хүчний хэмнэлттэй. D, E нь эрчим хүчний хэмнэлтгүй буюу өндөр хэрэглээтэй гэсэн ангилалд орно. Хэр эрчим хүчний хэмнэлттэй байхыг C буюу хэвийн хэрэглээтэй харьцуулан хуваар тооцсон гаргадаг бөгөөд хэвийн хэрэглээний 65-аас 90% хэрэглээтэй бол B, 40-оос 65 бол A, бүр 20% бол хамгийн хэмнэлттэй буюу A2 нэмэх ангилалд ордог. Барилгын эрчим хүчний гэрчилгээ нийт 3 хуудастай байх ба эхний нүүр хуудасны дээд хэсэгт гэрчилгээний дугаар, олгосон ба хүчинтэй огноо, гэрчилгээний төрөл болон барилгын хаяг, байршил, ашиглалтанд орсон хугацааны талаарх мэдээлэл байна. Дунд хэсэгт эрчим хүчний хэрэглээний хэмнэлт, үр ашгийг график байдлаар харуулах ба нэгж эзэлхүүндх хэрэглээний хэмжээ, мөн түүний хуваар үзүүлсэн байна. Үүний дор нэгж талбайн хэрэглээ, барилгын жилийн эрчим хүчний нийт хэрэглээг харуулна. Гэрчилгээний доод хэсэгт тооцоо хийсэн аудитор, эсвэл инженер, экспертийн мэдээлэл, батламжилсан эрх бүхий байгууллага, тооцоог үндэслэн хууль журам дүрмийн талаарх мэдээллийг авч болно. Гэрчилгээний 2 дугаар хуудсанд тооцоонд ашигласан барилгын өгөгдлүүд, эрчим хүчний их үүсвэрийн товч мэдээлэл, тооцооны утгуудыг үзүүлэн барилгын эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг тусгасан байна. Гэрчилгээний 3 дугаар хуудсанд барилгын дулаан алдагдлын тооцооны гол утгууд болон хашлах бүтээцийн дулаан дамжуулалтын илтгэл зүйр, тэдгээрийг тооцоолон гаргахад шаардлагатай барилгын хашлах бүтээцийн хэмжээс цаг уурын өгөгдлүүдийн мэдээллийг агуулна.